Өдрийн мэнд Америкийн Монгол судлалын төвөөс сар болгон уламжлуулгын зохион байгуулдаг соёлын өв цувралын маань энэ удаагийн дугаар хэлэлцүүлэхээр өрнөх гэж байна. Тэгээд энэ улирал маань музейн ёс зүй гэдэг сэдвээр явагдаж байгаа. Тэгээд энэ хэлэлцүүлгийн маань энэ удаагийн сэдв болохоор музейн ёс зүйгээр нийгмийн үнэт зүйлийг бүтээх гэдэг сэдвээр модератор Инх Наран удирд явуулах нэ. Тэгээд Инх Наран модераторыгаа микрофоныг шилжүүлье. За баярлалаа. Юуны өмнө Америкийн Монгол судлалын төвөөс зохион байгуулж байгаа соёлын өв цуврал семинар зохион байгуулж байгаа явдал талархал илэрхийлж байна. За энэ улирлын музей ёс зүй гэдэг бүр маш тийм чухал музей юунд чухал энэ сэдвээр хэлцэж байгаа. Энэ хоёр дахь хэлэлцүүлэг болохын нэг хөтлөө болж байгаадаа миний би баяртай байна. За энэ өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож байгаа хүмүүс бол Цэ Отхон Туяа Өмнө Говийн музейн захирал, Минт сайхан соёлын яамны соёлын бодлогын хэрэгжилт зохицуулах газрын соёлын өвийн бодлогын хэрэгжилт хариуцсан шинжээч утгагүй орж ирнэ гэж найдаж байна. За Дэ Эрдмаа Чингис хаан музейн боловсрол олон нийтэд харилцаа маркетингийн хэлтсийн дараа энэ музейн салбарынхан энэ хэлэлцүүлэгт оролцож байгаад миний би туйлын талархалтай байна. За энэ өнөөдөр хэлэлцүүлгийн сэдэв бол музейн ёс зүйгээр нийгмийн үнэт зүйлийг бүтээх нь гэсэн юм сэдвтэй хэлэлцүүлэг. Ичааз энэний өмнө танилцуул болгож богинохоо хэмжээний музейн ёс зүй гэж юу вэ? Музейн ёс зүйгээр одоо ямар асуудлууд шийдвэрлэх энэ талаар одоо өгүүлье. За түрүүчийн Хантрын музейн захирал Смитийн илтгэлийг харсан. Тэндээс бол музейн ёс зүй ялангуяа ICOM олон улсын музейн холбооны музейн ёс зүйн кодын талаар нэлээд дэлгэрүүлж ярьсан байлээ. За тэгээд энэ дээр бол тийм бодлогын шин чанартай нэлээд зүйл ярьсан байсан. Тэгээд эндээс харж хат бол манайхан бол ерөөхдөө бол энэ музейн ёс зүйгээр бол мэдээлэлтэй болцсон юм байна гэж миний би дүгнэж байна. За тэгээд энэ дээрээс үүдээд энэ ёс зүйн энэ улс оронд ямар юмнууд дээр одоо бууж ёс зүй шаарддаг юм бэ? Музейн ёс зүйг одоо яаж одоо сахих, яаж одоо зөв бурууг ялгах юм бэ гэдгийг өгүүлмээр санагдсан. За тэгээд ялангуяа бидний амьдарч байгаа соёлын нийгмийн орчинд бол музейн ёс зүй яаж буух вэ гэдгийг өгүүлмээр санагдсан. За ёс зүй нь бол 2000 гаруй жилийн тэртээс суралцтай философийн нэг чиглэл. Би хүн болон олон нийтийн хоорондын харилцаанд баримтлал зохиох хэв маяг, хэв хэмжээ гэж бичсэн байна. За хүмүүсийн хоорондын хамаарал зөв бурууг тодорхойлох шин чанартай нийгмийн хариуцлагыг илэрхийлдэг. Ёс суртахууны хатуу хууль, ёс зүйн эмгэгч журамгүй байдал хоёрын дунд хүмүүс өөрсдөө сайн дураараа нийтлэг үнэт зүйлсээ тодорхойлоод одоо хүн хүнээ хүндэтгэх замаар одоо бий болгодог байх нь. За орчин цагийн ардчилсан нийгэм нь үнэт зүйлсээ ёс зүйн зарчимд тулгуурлан тогтоож байгаа нь үүний нэг жишээ юм. Тэгээд энэ ёс зүй гэдэг нь бас музей дээр авч үзсэн бол музейн ёс зүй бол нийгмийн хувьсэл өөрчлөлт, нийгмийн үүрэг, ёс зүйн зарчмыг өөрчилдөг гэсэн санааг одоо ээдсэн бичсэн байна. За эндээс үзэхэд энэ нийгмийн өөрчлөлт манад яаж давтагдаж гарч ирсэн бэ гэдэг хэлээд хамгийн сүүлд яхад нийгмийн өөрчлөлт нь ёс суртахууны хандлагад нөлөөлж ёс зүйн зан төлөвийг өөрчилдөг. Олон соёлыг хүлээн шуурах нэвчлэлт нь музейн шинэ ёс зүйн хэмжээний нэг хэсэг үе эрхэмлэл болдог. Музейнүүд ямарваа зөв үйл төлөөлөл тэгш зөв ажил хэрэгт ач холбогдол өгөн хамааралтай болоос музейн бодлого төлөвлөлт, хөтөлбөржүүлэлт баримжаа болон хувирдаг гэсэн байна. За тэгвэл Эдисоны энэ баримтлалыг Монгол улсын нийгмийн өөрчлөлтөөр авч үзэхэд социалист болон социализмын дараах тус улсын музейн ёс зүйн хэм хэмжээ, чиг баримжаа өөрчлөгдсөн байна. Социализмын үеийг социализмын дараах гэдэг. Тэгээд социализмын үеийн музейн нийгмийн үүрэг нь ард түмний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, Монгол ардын хувьсгалт намын удирдлагаар тус оронд мандсан ардын хувьсгалын ялалт, социалист бүтээн байгуулалтын олон амжилтыг үзмөртөө тод оруулж ертөнцийг үзэх материалист үзэл, социалист их оронч пролетарын интернационалч үзлээр хөдөлмөрчдийг хүмүүжүүлэх тэдний соёл шинжлэх ухааны мэдлэгийг. За тэгвэл социализмын дараах 1990 оноос хойш
манай улсын музейнүүд төрч яс их орон үндэсний төгс соёлоо нандинан өглөх, нийгмийн иргэдийн хөгжилд нөлөө үзүүлэх нийгмийн үүрэг хүлээн ажиллаж байна. Энэ нь айжмаар музей өөрийг одоо хувиргаж захиргааны хяналтын доорх мэрэгжлийн ёс зүй олон талаар шинжлэгдэж өөрчлөгдөх нь гарцаагүй болж байгаа. Тэгээ коммунистийн хамт социалист их оронч ертөнцийг үзэх материалист ёс суртахуун төлөвшөлт ёс зүйн хэм хэмжээ өнөөгийн музей үзэсгэлэнгийн тайл агуулгад ихэвчлэн төрт ёс их орон үндэсний төгс соёлоор бахархах өвлөн уламжлах сэтгэлгээг бий болгох гэж өөрчлөгдсөн байна. Тэгэхээр энэ нь болохоор энэ дэлхий дээр байгаа олон музей одоо ялангуяа энэ барууны гэж байгаа энэ музейнүүд дээр нэг жишээ авч өгөөлье л да. Энэ музей ёс зүй яаж төлөвшдөг талаар. За өрөндөө орнуудад музей дадлагдчих ажилд үзмэр цуглуулгын арчлах үүрэг хүлээх зэрэгцээ музей үзмэр цуглуулах хүмүүний харилцан үйлчлэлийн ёс зүйн хэмжээг баримтлан ажиллаж улс үндэстэн угсаатны үнд зүйлс өөрөмслийг бий болгодог байна. Одоо музей дээр ажлыг зөв шудраг эерэг талаар нь хийгээд ах оновчтой бодлогын одоо оновчтой байдлаар хийгээд байх нь тэр нь нийгмийн үнд зүйл болж төлөвшдөг байна. Тэр нь энэ дээр ихэд музей ёс зүйд тавтагддаг нэг 6 зүйл гэдэг 6 категори. Энийг хэлэхэд дайн, нэгтэн дайн, хүчирхийлэл, шашин, одоо секс үе одоо порнограф, эротик хэднэрийг үзүүлэхэд амьтад, үхэл гэсэн ийм 6 категори төр музей ажилтан ёс зүйн одоо сорилтонд орж зөв шийдэл хүрхийг одоо ирмэлзэж энэ дээр энэ 6 дээр одоо зөв хийсэн нь оновчтой ёс зүйгээ хамгаалж ажиллаж байгаа. Энэ дээр нь зөв шийдвэр гаргаж чадаагүй нь ёс зүйгээ алдаа гаргасан гэж яадаг. За тэгвэл энэ байдал хэдүүлээ энэ юунаас Амстердам хотод байдаг нэг улаан дэнлүүний гудамж гэж байдаг те бид бүхэн маш сайн мэддэг. Энэ дээр жишээ аваад хэдүүлээ аваад үзье. 14-р зууны тэртээс далаачид биеэ үнэлэх амь зуух амьдралын хэм маяг Амстердам хотын төвд улаан дэнлүүний дүүргийг үүсгэсэн. Тэгээ энд одоо орчин үед сүүлийн хэдэн 10 жилд улаан дэнлүүний дүүрэгт садар самууныг сурталчилсан шоу, зингийн кафе, театр, музей, эмэгтэйчүүдийг худалдаалах улаан гэрэлт цонхнууд хөшөөд урсгаад бүгдээ нэг талаас одоо дүүргийн өрмөц уур амьсгалыг бий болгож жуулчдын анхаарал сонирхлыг ихээр татаж олноороо зорчих аялал жуулчлалын босолж хөгжиж байгаа. Нөгөө талаас тус хотод бие үнэлэхийг хуулиар зөвшөөрдөг үүний цаана одоо бэлгийн мөлчлөг, хүний наймаа хар тэмэх гэдэг гэмт хэрэг бөхсөж байдаг. За яг энэ үед бол тэр дүүрэгт байгаа музейнүүд боолчлалын болон боолын худалдаа боолчлолтой адилах ёсны устгах тухай нэмэлт конвенцийг яаж энд одоо тэр хүмүүсийн эрх зөрчигдөж байгааг үзүүлж харуулж ингэж явсараад тэр дуу хоолой олон улсын хүний эрхийн комиссэд төрж хэд хэдэн конвенцүүдийг батлуулсан байгаа. Тэгээд ийм жишгээр бэлгийн мөрчлөг хүний наймаа эрт хүчээр гэрлүүлэх, хүчээр хөдөлмөрлүүлэх, хүүхдээ албадан хөдөлмөр хэвлэх явдлыг орчин үеийн боолчлалын төрөл болгож зарласан. Төрөл болгосон. Тэгээ энэ тухай одоо музейнүүдийн дуу хоолой, тэр дүүргийн засаг захиргаа, тэгээд хотыг, тэгээд улсын сонор төрж олон арга хэмжээ авсан үр дүнд хүний эрхийн асуудлыг төгөлдржүүлэн хамгаалж байна. Тэгээд үүнийг болохоор Амел Паум гэж одоо музей судлаач музей бол бүхэлдээ ёс суртахууны артефакт манай хүн төрөлхтний хувьсгалын зохиц болж байна. Музейнүүд түүхэнд баяр баясгаланд төгөлдөр ёслол төгөлдөр ханддаг явдлаа одоо үгүйсгэж байна. Одоо шудраг үнэнд шин сорго болсон музейнүүд хүний нийгмийн хар бараан сүдэртэй таалыг олон нийтэд нээлттэй болгож тайлбарлан таниулж бие даасан шүүмжит хандлагаар нийгэмд үр өгөөж өгч гин гэж хэлсэн баг. Тэгэхээр энэ байдлыг манай улсын музейнүүд дээр аваад үзэхийн тулд өөрсдийнхөө одоо энэ орчин үеийн боолчлалын юмыг одоо манад байна уу байхгүй байна уу гэдгийг одоо шүүж үзэх хэрэгтэй болж байна. Тэгэхээр ингээд энэ дээрээс ингээ хартал Монгол улсын хартал энэ манай улсад өнөөгийн орчин үеийн боолчлол болон бэлгийн мөлчлөг хүний наймаа хүүхдийн хөдөлмөр эрхлүүлэх, эрт хүчээр гэрлүүлэх, алдан хөдөлмөрлүүлэх төлөв байдлыг хүний эрхийн комисс одоо
тайланд ингэж байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол улс нь эрэгтэй эмэгтэй хүмүүс болон хүүхдэд албан хөдөлмөр эрхлүүлэх бэлгийн мөржлийн зорилгоор хүн худалдаад хүлээн авах болсон байна. Хүний 8-ажид хар таних олон нийтийн хуурамч хүлж ажлын байрны захим хэлний хөтөлбөр зэргийг ашиглан хохирчдыг хуурам эхлэх замаар бэлгийн мөржлийг татан оролцуулж байна. Улаанбаатар хот, Монгол улс бүгд найрамдагчдад ард улсын хэлийн ойр орчимд хөдөө орон нутгийн ядуусын хорооллын хохирогчид бэлгийн мөрчлөгт олноороо өртөж байна. Япон, Өмнөд Солонгос улсын жуулчид хүүхдтэй бэлгийн харьцаанд орох сонирхлоор Монголд ирдэг гэж энэ 2019 оны 17 оны тайланд бичсэн байна Монгол улс. За тэнд хүний 8-ны төлөвийг Монгол эрэгтэй, эмэгтэй хүүхдийг албан хөдөлмөрлүүлэхээр Турк, Казахстан, Израиль, Норвеги, Швед улсуудад бэлгийн мөлчлөгөөр Өмнөд Солонгос, Япон, Хятад, Хонконг, Макао, Малайз, Герман, Швед, Бельги, Турк, Америк нэгдсэн улсууд тус илгээж мөн эмэгтэйчүүдээ охид улсын дотор массажны газар, жочид буудал, баар цэнгэний газар болон караоке клуб бэлгийн мөлчлөгөд төртөж байна гэсэн байна. За тэгвэл албан хөдөлмөрлүүлэх хүүхдийн хөдөлмөрийн төлөвийг тус улсын уран нуграач охидын гол төлөв Монгол, Туркт, Цөөн тоогоор Хонконг, Сингапурт эмэгтэйчүүдийг хятад ирчүүд мөн сүүлийн үед давтамжинд буурсан арилжааны зорилготой Өмнөд Солонгосын ирчүүдтэй гэр бүл болгох гэсэн байна. Хурдан морины эрсдэл бүлгийн хүүхдийг хөдөлмөрлөж бэртэж гэмтэх амь нас алдах явдал цөөнгүй байна гэж ингэж яасан. Тэгэхээр энэ бүхэн маань бидний музейгээс бол одоо хол асуудал биш юм. Энэний төлөө дугарч, энэний төлөө одоо дуу хоолой гарч ард олондоо тань мэдүүлж хүний 8 гэж юм байдаг. Энээс одоо зайлсхийх ийм боломжтой гэсэн ийм соён гэгэрүүлж яснаас музейний талаар одоо музейн ёс зүйн сахин хамгаалж нийгэмд одоо үнд зүйлийг бүтээж байгаа юм. Тэгэхээр энийг одоо энэ ама буйлын энэ онлыг энэ Монгол улсын хүний 8 орчин үеийн боолчлын асуудалтай ингээд одоо юу яагаад буулгаад судлаач хандлагаар музейднүүд шудраг үнэнд шин соргог байж хүний нийгмийн хар бараан сүдэртэй талыг олон нийтэд нээлттэй болгох, тайлбарлан таниулах, бие даасан шүүмж судалгаагаар нийгэмд үр өгөөж өгөх ёстой болж байна одоо. Манай мөн музейний төв соёлын уламжлалт баян тансаг, ховор цуглуулга, баяр баясгаланд ёсол төгөлдөр хандах нь нэгэн цагт үр дүн амжилттай байсан уламжлалт тайлал нь хомс тань мэдүүлэх гээрүүлэх мэдлэгт нэмэр багтай магадгүй өргүү төсөв зардал ихтэй явдал болж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол одоо одоохондоо бол манай музейд бол тийм энэ түрүүний өгүүллийн ихэнд дурдсан нэг 6 категориор тань мэдүүлж байгаа, тайлал хийж байгаа юм бол одоохондоо ховор юм л да. Нэг талаас одоо музей бол тэр нийгмийн одоо хуучны үгээр нэлээ хоцрох зүгээр хэлэх юм бол одоо шар сонин шиг асуудлыг төвшүүлж одоо ингэж яадаг гэвэл төвшөнд яваагүй юм л да. 2012 онд одоо Шведийн Ухсаатны зүүн музейнд Стокгольм хотын Ухсаатны зүүн музейнд яг энэ хүний худалдаагаар одоо үзэсгэлэн гарсан байсан. Тэгэхэд Монгол улс тухайн үед бол хүний 8-нд нийлүүлэгч орон болж 16 дахь орн болсон гэд одоо газрын зурагтай тэмдэглэгдсэн байсныг би санаж байна. Тэгэхээр энэ дөр одоо нэгэн аль хэзээний одоо хүмүүс музейнүүд бол дуурайд хүний эрхийн төлөө ажиллаад ирсэн байгааг харуулж байгаа юм. За тэгээд энэ өвчрхийлэл хүний эрхийн талаар юм байна. Нөгөө талаас болохоор ямарваа нэгэн дайныг үзүүлэхдээ бол бас музейнүүд ёс зүйгээс сахиж ажиллах хэрэгтэй. Ер нь энэ музейн ёс зүй гэдэг чинь ерөөсөө мэрэгчлэтний ур чадрыг өстө нэг эцэстэн тултал гаргадаг юм байхгүй юу? Тэн дээр тэр хүн алдаж болно. Алдвал тэгээд тэр мэрэгчлэтнийхээ одоо юг нэр төрөө хамгаалж чадаагүй одоо тэр бол фейл болж байгаа. Тэрнийг давж чадах юм бол тэр сайн мэрэгчлэлтэн гэдэг одоо шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа гэсэн үг. За тэгэхээр дайныг өгүүлэхэд тухайлбал би нэг жишээ хэлээ л да. Дайныг өгүүлэхэд одоо хамгийн ойрын юу гэхэд одоо халахын голын дайн байна. Халахын голын дайныг
Монгол бид манай улс үзүүлэхтэй бол одоо халахын голын дайны ялалтыг голдуу ингэж их баатарлагаар төгсөөр ингэж үзүүлээд ингэж одоо тэр үзүүлэг үзэсгэлэнний төгсгөл бол тэгж их баатарлагаар ингэж дуусгадаг. Тэгжээтэл нөгөө олон соёлын нөгөө талд Японууд бол тэр тэрүүгээр дуусгахыг хүсэхгүй байж болно. Тэрнээс цааш харилцаа нь ямар байгаа юм бэ гэдгийг харуулахыг хүсэж байна. Тэгэхээр энэ дээр бол тэр мэргэжлийн ёс зүй бол гарч ирнэ. За өөр чинд одоо үхэл гэдгийг үхлийн талаар одоо миний мэдэх жишээ бол 2006 илүү 4 онд хамгийн овооноос айгүй лам нарын шарил илрээд би тэр үед одоо үндэсний музейд ажиллаж байсан. Тэгээд тэр маш их олон тийм гавлын ясаа олдвор эднэр нэг буудуулсан тийм юмнууд ирээд илрээд үндэсний музейд манайхан тэргээр үзэсгэлэн гаргаж байсан. Тэгээд тэр үед бол би хүүхдтэй байсан. Одоо залуу мэрэгчлэн бас сайн мэдэхгүй. Тэгээд одоо одож яхад бол тэр бол нэгэн тийм бидний одоо мэрэгжлийн ур чадварыг соржсэн тийм үзэсгэлэн. Бид нэр бол одоо даалгавар аваад тэрнийг аваад яатсан. Тэгээд тийшээгээ ингээд үзэсгэлэнгээ тэгэлж явахдаа биднэрт тэр тухайн үед л хүнд байсан байхгүй юу. Тэрний үнэр танаар тэр нэг дөнгөж ингээд шорооноос гараад ирсэн юм маш хүнд байсан. Тэгээд тэр хүмүүс яаж ингэж зовж, яаж ингэж аягаан бариад ингээд одоо орхимжоороо өөрийгөө яагаад тэр гоцтойгоо буудуулж ийсэн тэр юмнууд л ерөөсөө ингээд шууд гарахаар тийм үзэсгэлэнг бол хийж яснаа. Бид нар бол тэр гавлын яснуудыг ингээд дэглэл гараад явж яснаа би санаж байна. Тэгээд тэр үед нөгөө 9 сард нэг холимогчдын дурсгалын өдөр болгоод яж улсын их хурлын дарга болоо тэр урталт нөгөө юу өчөөд одоо цэцэг өрчөөд тэр үзэсгэлэнг үзээгүй явцсан. Тэгээд тэр үл одоо отож яхад маш хүнд үзэсгэлэн байсан байхгүй. Тэрний тэр нөгөө зөөлөн эдэн яснаасаа салаагүй тийм имийг тэр үнэр танар бол бүр ингээ хоолоо хорсгосон нүд хорсгосон юм гашуу орхисон тийм үнэр танартай тийм үзэсгэлэн хийжсэн. Тэр үл их тийм одоо бидний хувьд бол нэлээ ёс зүй шаардсан тийм үзэсгэлэн тэн дээр арай эргээр одоо тийм цэвэрлэгээ ч юм уу хийж альсвал тийм алхалттай ч юм уу тэгж хийж хүндэтгэлтэй хандах байсан юм байна да гэж би одоо яддаг. Тэгээд бид нар бол бүгдээрээ суралцж байгаа энэ бол нэг биш юм. Тэгэхээр энэ дээрээс суралцаад залуу хойч үе юм илүү тийм ёс зүйтэй музейн ёс зүйтэй ажилласаа гэж хүсэж байна. За энэ мэдчилэнгүү жишээ. За тэгвэл манайд одоо музейн Монголын музейд музейн ёс зүй хамгийн их яригддаг сэдв юу вэ гэхээр одоо юун дээр яадаг. Хулгай дээрм тонуул дээр их яригддаг. Энэ музейн ёс зүй алдагдлаа, музейн ёс зүй мэргэжлийн ёс зүйгээс болж ингэж хулгай дээрм тонуул гарлаа гэх мэт үгнүүд л хэлэгдэж байдаг. За тэгвэл энэ юунтай бол яг л ёс зүйн кодоор энийг бас олон улсаар бас зохицуулдаг байна. Тухайлбал одоо ямарваа нэгэн улс үндэстэн колоничлол, судалгаа, тагнуул хийх үед тэр тухайн улсын соёлын үед эдийн соёлыг бол зөөж тээвэрлэхтэй бол харилцан зөвшөлдөж ойлголцож явахдаа ямар нэгэн хуурах, хулгайлах, худалдах замаар бол олдсон төг соёл, археологийн олдвор улс орны музейнүүд эзэмсэж болохгүй гэсэн ийм олон улсын код дүрмүүд байдаг. За үүний эсрэг бол бас тийм дүрм олон улсад байдаг. Universal музейн дүрм гэдэг одоо дэлхийн 10 тийм маш том музейнүүд одоо ахгүй л гэж хэлж болно. Тийм музейнүүдийн гаргасан ийм код өнөг хүртэл хүчинтэй байгаа. Тэгээд энэ дээр бол одоо бидний сайн мэдэх British музей, Лоурийн музей, Эрмитажийн музей эднэр бол байдаг. Эднэр бол тухайн цаг үе дээр олон улс үндэстнүүд эдийн соёл дурсгалыг авчаад одоо эргүүлж боломжгүй. Бид нар бол хүн төрөлхтний соёлын үг хадгалж байгаа болохоор энэ бол хүн төрөлхтний тусын толд байгаа маа гэсэн юм агуулгатай ийм кодтай байж идэг. За тэгвэл Монгол улсын үед соёлын өв урлагийн бүтээлийн хар цахад дийлэнхтэй нийлүүлэгч болж байдаг. Музей соёлын өвийн дурсгалт газар, өвөг дээд зэгсийн газарт хулгай дээрм тонол нүүрлж соёлын өвтэй холбоотой гэмт хэрэг сүүлийн хэдэн 10 жилд өсөж байна. Ингэхдээ ашиг хонжаагч мөнгө валют хайсан гадаад дотоод ард иргэд эрх мэдэлтэн цагаан цагтнуудын соёлын өвийг
соёлын үеийн хар зах буюу хууль бус худалдааны гэмт хэргийг үүсгэж байна. Монгол улсын мэргэжлэнүүд хил дамжин худалдаалагдах соёлын цуглуулгын өмнө олон улс үндэстэн ухсаатны эрх ашиг сонирхол ёс зүйн зарчмаар ажиллах мэдлэг ур чадвар одоохондоо дутмаг байгаа. Нууц биш мөн улсын соёлын урлагийн бүтээлд олох хууль дүрмийн тогтолцоог даруй бүрдүүлэх нэн уялдуулах шаардлагатай болж байна. Археологийн хууль бус малтлага өнгөрсөн цагийн нотлохыг устгах буюу музей буруу гарын зүйл судалдаж авах нь улс үндэстэн хүн ард хот тосготын соёлын өөрөмслийг ноцтой гэмтээдэг хүн төрөлхтний улс үндэстэд тань мэдэх боломжийг үгүй хийж байдаг. Тухайлбал Америкийн нэгдсэн улсын Смитсоны хөрөөлөн тус улсын археологийн дурсгалын тоонуулыг бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт байгаль орчинтой уялдуулан тайлбарлаж байна. Тэгээ энэ нэг сонирхолтой. Байгаль цагаагаар дулаарлаас олж хүмүүсийн уламжлалт соёл мал аж ахуйгаа эрхлэх боломжгүй болж энэ тонуул археологийн тонуул ингэж хөгжиж байна гэсэн юм дүгнэлтийг гаргасан байна. Гаргасан байгаа нь одоо сонирхол татнахлаар бид нэр музей ёс зүйн хөссөн хүсээг уур амьсгалын өөрчлөлтийг бол одоо сайн тунгааж үзэх энэнд одоо зохицуулж ажиллах ийм шаардлагатай болж байна. Тэгвэл археологийн тоногдсон дурсгал олон улсын гэмт хэрэг дээр ажиллаж байгаа соёлын үеийн мэргэжлэнүүд төв ухсаатай археологийн мэдлэгийн зэрэгцээ байгаль экологи хүний эрх эдийн засаг ядуурлын тухай мэдлэг ур чадвараа дэвшлүүлэх мөн мэргэжлийн ёс зүйн хэмжээг тусгасан хууль эрх зүйг санаачлах уялдуулах хэрэгтэй болж байгаа маа гэсэн юм гарч ирж байна. Тэгэхээр музей мэргэжлийн ёс зүй нийгэм соёлын түүхэн үзэгдэл улс үндэстний нийгмийн өөрчлөлт хүний эрхийн түгээмэл тунхаг тэргүүртэй конвенц эрх зүйтэй нийцүүлэн уялдуулж шинжлэгдэж байх зүй тогтолтой болж байна. Музей хүмүүсийн холбоо хамаарлыг мэтгэлцээний шинжээр илэрхийлдэг болохыг эндээс харж болох нь. Ингэхдээ музей ямарваа нийгэм түүх соёлын зөв бурууг олон нийтэд танин мэдүүлэх соён гэгэрүүлэх замаар нийгмийн үнд зүйлсийг бүтээлцэж мөн хамгаалдаг болохыг хэлж байна. Олон улс үндэстэн ухсаатан бүлэг хамт олонны хүрээнд музей ёс зүйг нэр хүндтэй хангаа ажиллахын тулд соёлын музей мэргэжлэнүүд мэдлэг боловсрол ур чадвараа зайлшгүй дээшлүүлж байх шаардлагатай болж байна гэсэн ийм өгүүллийг миний би 2017 онд одоо тавьж исэн бичижсэн байна. Тэгээд энэ тухай хэлээд бүгдээрээ энэ төр музей ёс зүй гэж юу болох, ёс зүйг бид нэр хангаа ажиллахын тулд одоо яах шаардлагатай байна. Түрүүний миний хэлсэн 6 категориуд одоо музейд цуглуулдаг тайлал эднэр хийх нөөц боломж юу байна? Энэ дээр бид нэр одоо энэ шалгууруудыг хангахын тулд мэргэжлэнүүд яах хэрэгтэй болж байна гэдэг талаар хэдүүлээ ярилцъя. Тэгээд миний энэ тайлбарлан таниулах бяцхан лекц маань ингээд дуслаа. Одоо дараагийнхаа шатанд орж хэдүүлээ юм хэлцүүлэхэд орцгоё. За оролцогчдоос маань өмнөгөө музейн захирал отгон туяа. За соёлын яамны мэргэжилтэн мэд сайхан орж ирсэн байна тийм ээ. Бас соёлын яамны мэргэжилтэн шинх туяа байж байна. Миний сайн танихаас. За Дахиуул аймгийн музей Наран цэцэг байна. Хэсэг жаргал суйсаас байна. Уран чимэгийн одоо ямар нөөц байна? Бидний одоо ямар цуглуулгууд байдгүй хүний эрхтэй холбоотой тухайлбал одоо хурдан морины тухай ярьж штэ. Тэгээ хурдан морины уран нуграачийн талаар бол биднэрт бол баараагүй байгаа цуглуулгад бол хурдан морины маш сайхан тайлалтай үзэсгэлэнг бол бид нэр хийж чадна. Тийм нөөц чадвар мэдлэгтэй мэргэжлэнүүд тэгжээтэл нөгөө талаасаа одоо энийг юм тулгамдаад байгаа энэ хүүхдийн албатан хөдөлмөрлүүлж байгаа хүүхдийн хөдөлмөрлүүлж байгаа энэ байдлыг маань одоо орчин үеийн боолчлол гэд яатсан томьёолцсон байна шүү дээ. Тэгэхээр энэ байдалд одоо хүүхдийн эрхийн төлөө музейнүүд яаж дуурах боломжтой вэ гэдэг энэ талаараа хэдүүлээ ярьцгаая. Тэхүү одоо миний хамгийн сайн мэдж байгаагаар бол тэгээ хамгийн гол нь одоо би нэг хөдөө орон нутгад тохиолдож байгаа нэг жижигхэн юмыг асуумаар байна л та. За сая шинээр музей баригдлаа. Тэрнтэй холбоотой бас янз бүрийн асуудлууд саяны тэр яриад бод тэр ёс зүй гэдэг бол нэрэн зайлшгүй музейд бол маш чухал асуудал л да. Хүмүүсийнхаа ёс зүй гэхээс илүү музейхийн үн цэнийг л амар өндөр тавьмаар байна. Музей одоо өөр үн цэнэ жих алдаад байна уу юу л гэж бодлоо. Жишээлбэл одоо манайх ингээд нээлттэй игээд ашиглалтанд орсноос хойш 3 сарын за 2 сарын хугацаанд бараг 70% үн төлбөргүй л үзлээ шүү дээ. Энд ч одоо үн цэнтэй холбоотой байх гэж бодож байна тийм ээ.
Тэгэхээр музейн үн цэнтэй болгочоо дараад нь тэр ажилчдынхаа одоо ёс зүй тэр гадна дотны улсуудынхаа ёс зүйг л ярмаар л санагдаад байна л да миний хувьд бол. Тэгээ музейнуудыг бас дээр нь улс төрөөс бас жаахан ангид байлгах тал дээр энийг бол бас тэр музейхөө хууль нэр хуульчилж оруулж ирэхээр л байна. Энэ бол зөвхөн манай Монгол орны хамгийн нийгэмд хамгийн буруу үйл бол тэр улс төр их музей дотор бас их утгалтаж орж ирдэ шүү дээ. Тийм ээ. Энэ бол ерөөсөн цэвэр бол ерөөсөө л тэр дарга нарын ёс зүй, гадна дотны дотор ажиллаж байгаа улсуудын бас ашиг сонирхол ёс зүй гэдэг. Энэ бол цэвэр улс төр нийгэм. Тэгэхээр музей үн цэнийг л одоо Монголын музейнүүдийн үн цэнийг л аюулгүй өндөр тавьмаар л байх юм а. Одоо зүгээр юу гэдэг өнөөдөр нэг дарга нь орж ирэл за манай энийг 10 хүнийг үнэгүй үзүүл идэх гээл. Дараагийн нэг дарга нь орж ирэл энэ манай энийг 20 хүнийг үнэгүй үзүүл идэх. Манай ангийн хүмүүсийг үнэгүй үзүүл идэх гэх нэг тийм үнэгүй гэдэг юм чинь л одоо ерөөсөө нийгэмд чинь ер нь тэр чигээр л хавтгаарч юм уу гэж би хараад байгаа шүү дээ. Аль ч орн нутгийн музейнүүд дээр ийм бол аюулгүй анзаарэгдэж байгаа. За ойлголоо, баярлалаа. Үн цэнийг бий болгох хөсгөх гэдэг бол үеийн үед л ерөөсөн нийгэмд чухал байж исэн. Тэгээд Монгол улсад анхлаад музей байгуулахтай тийм танихгүй тийм гадны юм шигээр хандаж эхлэх 20 дугаар зууны ихээр музей хэмээх гэдэг бүр эхэлж ирсэн шүү дээ. Музей хэмээх гэж сонирхчин зүйлсийг хураан цуглуулдаг юм газар байгуулъя гэж судрагч хөрөөл хийжсэн. Тэгээд музейг байгуулад ингээд дотор нь ороод гутгалаад ирэхэд эн чи ингээд л ийм л юм биш үү. За ингээд болоод эн чи ингээд нэг одоо гадаадаас хүмүүс ирүүл дагуулад үзүүлжтэй сонирхуулдаг ингээд бүр юу бол 20 дугаар зуунд бол нэг юунда нөгөө одоо гадаадын тэр социалист нийгмийн үед бол гадаадын жуулчд эднэрийнхээ том албан тушаалд ирэхээр бэлдээ тэр үзмэрээс нэгийг өгчих мөгч гэсэн тийм кейсүүд бол бас байдаг юм лээ манайд. Тэгэхээр музейтэй ингээд танилцаад янгуудаа дотроо ороод тэр нөгөө музей нь одоо юу ч шиг үн цэн буурах тийм хандлага болж ирж байгаа юм байгаа байхгүй юу? Байгаа байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ байдал бол одоо хүртэл байж байгаа. Энийг бол сая отгоо захирлал одоо жишээгээр хэллээ. Тэгэхээр үүний эсрэг яах вэ гэхээр одоо бид нар өөрсдөө мэрэгчлэлтийнхээ хувьд өсч хөгжөөд эрх зүйнхээ хувьд одоо сайн байх хэрэгтэй. Эрх зүйн хувьд мэдээж одоо тэгэхээр одоо би бол Монгол улсын музей ирээдүйд бол их ихтгэлтэй байдаг, их найддаг. Энэ бол хөгжинд тэгэхээр байдал бол дандаа иймээр тэр өнгөрснөөр байгаад байхгүй. Тэгэхээр одоо ямар ч байсан эхний удаад бол хуультай болсон. Энэ бол баяжигдаад цаашаа ингээд улам өргөжөж явах ёстой гэж би харж байна. Явах болно гэж би харж байна. Тэгэхээр энэ дээр бол тэр ёс зүй, тэр музей, нийгэм хоёрын хоорондын харилцаа, тэр зохицуулалт эднэр бол яа харахгүй тэр хуулинд бол орж ирэх нь бол чухал байгаа. Энэ бол хийгдэх ажил. Тэгээд үүнийхээ зэрэгцээ манай музейгийн тэр хамгаалж тэр үн цэнтэй болгож харагдуулах тэр нийгэмд одоо мэдлэг оюунаараа гайхуулж одоо тийм мэдлэгтэй хүн чинь одоо тухайлбал бидний дуугаа мэдлэг боловсралтай хүн чинь одоо хүндэтгэл багш хүнжийг хүндэтгэлтэй ханддаг шүү дээ. Бид нар чинь хар аяндал багш гэдэг яг тэрэн шиг тэр нийгмийн институт буюу институт болсон тэр музей дээр тэр байдлыг болохын тулд музей өөрөө тийм оюунлаг тийм эрдэмлэг ёс зүйсгэж ажилласан байх юм бол хар аяндаа нийгэм хүндэтгээд яадаг. Ер нь бол баруунд бол Европт бол энэ 20 дугаар зуун энэ нэг дуустал бол музей бол тийм нийгмийн тийм дээд илүү төдий юм шигээр тэгэж гайхалтай мундаг юм гэсэн тийм ойлголттой байсан шүү дээ. Тэгээ одоо бол энэ маань эргэдэд музей бол ерөөсөө нийгмийн нэг хэсэг эд эсвэрээсээ хин ч хамаагүй одоо баг нэг шүн гудамжинд хонж байгаа одоо хүн байна те ингээд гудамжинд хонж байгаа хүнийг музей оруулж тэр юунда музейд оруулж хонох нь одоо нийгмийн өмнө хүлээс өөргөө хүлээж гинэ гэсэн ийм хандлагатай болж эхэлж байна. Тэгэхээр одоо музей бол одоо вокзал шиг ч юм уу юу автобусны буудлын шиг ч юм уу тиймэрхүү их сургууль шиг ч юм уу болж ирэх тийм юу л давлгаа бол нэгдээ бий болоод эхэлж байна. Тэгэхээр энэ юм дээр одоо тэгжээж л одоо музей энэ нийгэмд янз бүрийн дунд өөрсдөө хамгаалж өөрсдөө би байр суурийг бий болгож соёлын үеийг таниулах энэ юмд л орох юм байна даа л гэж миний хувьд бол харж дүгнэж байна да. Тэгээд бид нар бол яг би энэ музейн салбарт бас нэг 10 гаруй жил ер нь бол ажиллаа. Энэ хооронд музейн тухай хууль 2021 оны 1 сард батлагдсан.
музейн тухай хуулинд яг энэ ёс зүйн асуудлаар музейн тухай хуулийн 17 дугаар зүйл дээр музей ажилтны ёс зүйн нийтлэгийн хэмжээг зааж өгсөн. Тэгэхээр ер нь бол энэ ёс зүйн асуудал орчин үед бол бас нэгэн тавигдж байгаа. Ялангуяа энэ ёс зүйн асуудлыг үн цэний асуудалтай холбож өнөөдөр ийм хэлцүүлэг зохион байгуулж байгаа нь бол бас их сонирхолтой юм байна гэж харагдаж байна. Тэгээд энийг зохион байгуулж байгаа Америкийн Монгол Улсын холбоонд талархаж байна. Мөн Америкийн Монгол Улсын холбооноос бас цовруул энэ соёлын өвчтэй холбоотой ийм ярьцлага хийж байгаад бол бид нэр талархалтай байгаа. Тэгэхээр зэрэг Монгол Улсын хувьд музей соёлын үеийн талаар харьцангуй их тийм үйл ажиллагааны идэвхжэлтэй цаг үе байгаа мó гэсэн ийм бодол миний хувьд байдаг. Яагаад гэвэл соёлын үеийг хамгаалах хууль шинжлэхдээ батлагдаа, соёлын тухай хууль шинжлэхдээ батлагдаа, музейн тухай хууль шинээр боловсруулан батлагдаа. За мөн соёлын бие төсөвийн тухай хууль бас ер нь бол боловсруулах ийм шатанд явж байна. За мөн нөгөө талаар яг энэ яриад байгаа энэ асуудлууд бол энэ хуулиудын үзэл санаанд тодорхой хэмжээгээр уг нь тусагтаад яваал байгаа асуудал юм байна. За утгын туяа захирал жишээлбэл музейг улс төрөөс ангид баймаар байна гэсэн асуудал ярьж байна. Энэ бол музейн тухай хуульд ийм заалт орох боломж байхгүй. Музей бол өөрөө төрийн алба өөрөө улс төртэй холбогдохгүй шүү дээ. Тэгэхээр ийм наривчсан юм бол шууд явахад бол бас жоохон тийм л харагдаж байна. Гэхдээ Өмнөг аймгийн музей бол үнэхээр музейн салбарт бол өсрэлт болсон. Одоо орон нутагт байж байгаа хамгийн шилдэг тэргүүний музей бол томтой бий болж чадсан. Тэгээд энэ үнэт төлбөргүй үзүүлж байгаа тал дээр бол миний бодол үн цэний асуудалтай холбож үзэхэд бол шууд өнөөдрийн үн төлбөргүй гэж үзэж байгаа улсууд нь музейг шууд үн цэнэгүй болгож байгаа гэдэг байдлаар би бол харахгүй байна. Үн цэн гэдэг асуудал цаг хугацааны асуудал тийм үстэй. Харин ч олон хүн ирж үзснээрээ танай музейн үн цэн бол өсч л байгаа гэж бодчих. Яагаад гэвэл тэр хүмүүс цаашаага бахаргаж шагшиж байгаа шүү дээ. Хэдийгээр тэр улсууд төлбөр төлөөгүй үзсэн байсан ч гэсэн музейн үнэлэмж энэ дээр бол буурахгүй гэж надад бол бодогдож байна. Гэхдээ шинэ музей байгуулсан хүний хувьд бол бас их олон бэрхшээл байгаа, сэтгэлд нь таарахгүй юм гарч ирэх байгаа л да. Тэгэхээр энийг бол жоохон эерэг талаас нь харж үзвэл бас зүгээр байна. Нөгөө талаар аймаг орон нутгийн хувьд бас тэр дарга нарын дарамт бол байна тийм. Тэр болгоо ингээл хүн орж ирэл музей бол өөрөө музейн тухай хуулиараа музейн захирал, музейн тарифа тогтоогоод яаж үйлчлүүлэх үү гэдэг хөнгөл чөлөөлт эдлэх үү гэдэг асуудлыг бол музейн захирал өөрт нь олгоцсон байгаа асуудал. Тэгэхээр зэрэг энэ минийгээ ч гэсэн хуулийг ашиглах юм бол бас тодорхой хэмжээний боломжууд байгаа гэж харж. Би нэг ингээд жоохон нөгөө асуулт хариулт болоод асуудал жижигрээ явчлаа л да. Тэгвэл зүгээр шууд юу болсон дээр саналаа хэлэхэд юм байна. Зүгээр музейн яг ёс зүйгээр дамжуулж нийгмийн үн цэнийг нэмэгдүүлэх гэдэг асуудал дээр манай яамн дээр ч бас нэлээд яригдж байгаа асуудал. Нөгөө талаар энэ бодлогын баримт бичгүүдийн хүрээнд Монгол улс бол засгийн газрын үйл ажиллагаа явагдаж байгаа ийм хэвцээ байгаа. Өөрөлдвөл урт хугацааны бодлогын баримт бичиг алсын хараа 2050 гээд батлагдсныг та бүхэн мэдж байгаа. Энэ алсын хараа 2050-ын дунд хугацааны хөтөлбөрийн бодлогын баримт бичиг гэж жишээлбэл энэ оны 6 сард хэлцүүлэг нь яваад ингээд дунд хугацаагийн чиглэлүүд гарсан. Тэгэхээр зэрэг энэ чиглэлүүд дээр чухам гол одоо бодлогын юмнууд нь ороод яваа гэж тэгж харагдаж байгаа байхгүй. Гэхдээ энэ бодлогын баримт бичигт магадгүй одоо нэмэлт өөрчлөлт оруулах, зайлшгүй анхаарал тавих асуудлуудаар бол санал цаашдаа бол өөрчлөлт ороо явах боломжтой байна. Гэхдээ инх наран докторийн илтгэлээр бол бас их маш сонирхолтой асуудлууд хөндөгдөж байна. Одоо энэ яг асуудал хөндсөн дээр нь бол бид нар уг нь
хамтын ажиллагааг одоо яаж өрнүүлэх тэр 6 сэдвийн хүрээнд энэ нийгмийн асуудлын хүрээнд бид нар бас яавал бас үр дүнд хүрэх юм бэ гэдэг талаар бас хамтарч ажиллахад ер нь боломжтой гэж үзэж байна. Одоо манай соёлын яам байгуулагдаад 2 жилийн хугацаа болж байна. Энэ хугацаанд бол угаасаа олон нийтээс хүлээлт маш их баг. Яагаад гэвэл энэ урд өмнө байгаагүй маш олон ажлууд орхигдж исэн, яригддаггүй, хасагдж исэн юм байгаа учраас хүмүүсийн тэр хүлээлт, хүмүүсийн одоо шаардлага бол маш их байгаа учраас санал, хүсэл, өргөдөл, гомдол олон янзын харилцаа бол маш ихээр байна. Энэ бүхнийг яам байгуулагдаад хэдийгээр яам тусдаа байгуулагдаад оронтой хүний нөөц гэж одоо тийм хүмүүс ажиллаж байгаа боловч энэ их урсгалыг бол шууд нэг үгээр юм уу хэлсэн дээрүүд нь шийдвэрлэх боломжтой үнээр нэг цомс байдаг юм байна. Ийм байдлаар таатж байгаа. За тэгээд эндээс ингээл дуртахад надад бол сонирхол татсан юмнууд бас байгаад байна. Жишээлбэл одоо археологийн олдвруудын асуудал. Баян-Онгор аймгийн музейд 1980 онд үзмэр буюу одоо хөрөл зэвсгийн үеийн олдврыг нэг хүн бэлгэлчихсэн. Гэтэл 40 жилийн дараа тэр хүний хүүхэд нь шүүхэд маргасан шүү дээ. Манай аав Баян энэ аймгийн музейд одоо үзмэр бэлгэлсэн. Одоо энийг буцааж авмаар байна. Гэтэл Баян-Онгор аймгийн музей нь өөрөө тэр олдвроор нь логогоо хийчихсэн. Ийм асуудал гарсан. Гэтэл археологийн олдвор бол угаасаа хин нэгний өмч биш. Энэ бол Монгол улсын төрийн өмчөнд хамааралтай явдаг. Тэгээ археологийн олдвортой холбоотой бас асуудал нэлийн байд юм. Жишээлх юм бол хүмүүс нөгөө мал залаа хариулж явахтаа ч гэдэг юм уу. Эсвэл одоо ахуйн хэрэглээ амьдралынхаа явцад худлаг гаргах янз бүрийн хэрэгцээ шаардлагаас археологийн олдвор молдврууд бол олддог тохиолдол зөндөө гардаг юм байна. Баян үлгийн аймагт гэхэд тэр одоо хадны оршуулгыг нэг нөхөр зүгээр нөгөө зурмны нөхөийг ус цутгах гэж юу л юм яаж байгаа дотор нь байгаа гэж болоод тэгээ баахан юмнуудыг олонгуудаа нөгөөтгий чинь шууд зарах гэж яваад тэгээд эрүүгийн хэрэгт холбогдоод тэгээд тэр ном сум цаадаг тэр юмнууд нь бол 13 дугаар дууны холбогдлолтой маш их үн цэнтэй үзмрүүд болох нь тогтогдсон. Тэгэхээр зэрэг энэ дээр жишээлбэл иргэдийн ойлголт ерөөсөө хангалттай биш байдаг байхгүй. Жишээ нь одоо эрүүгийн цагдаагийн албан дээр ер нь бол энэ соёлын үеийн хулгай, соёлын үеийн одоо энэ эрх зүйн зөрчил, соёлын үеийн одоо энэтэй холбоотой эсрэг тэмцэхийн аль байгууллагад 5 оны бүртгэн тавьжиж ирсэн. Тэгээ энэтэй холбогдуулаад энэ цагдаагийнхаа маань хүртэл бас тодорхой хэмжээний ойлголттой болох. Бас л бид нар бол хамтарч ажиллаж энэ соёлын үеийн талаарх мэдээлэл дэвшлүүд хамтарч ажиллах талаар ярилцж байгаа. Гэхдээ ямар ч үсэн эрүүгийн цагдаагийн хэмжээнд ийм үйл ажиллагаа хэлтээс аль байгуулагдаад явж байгаа гэдэг нь надад бас л энэ асуудал дээр анхаарал тавиад явж байгаа нэг асуудал. За тэгээд энэ хулгай дээрэм тоноолын асуудал бас өндөгдсөн. Бас энэ хүмүүсийн бас мэддэг ухамсартай бас холбоотой. Жишээлбэл түрүүчийн ярьсан дээр археологийн олдврын хувьд ямар нэгэн байдлаар археологийн олдвор юм уу энэ соёлын өвтэй холбоотой олдвор олсон хүний олз биш шүү гэдгийг л бид нар иргэдэд ойлгуулах сурталчилгаа хийх асуудал жишээлбэл дутуу байдаг юм байна гэсэн юм бодтой байна. Тэгэхгүй болохоор хүмүүс юм л олсон бол энэ миний өмч. Тийм учраас би энийг зарж борлуулж болно гэсэн ойлголт. Нөгөө талаар хүмүүст магадгүй соёлын өвийг олоогүй ч гэсэн одоо эцэг их өвд эцээсээ бас хадгалаад ирсэн тийм олдврууд юм уу соёлын эзлүүлээд байна шүү дээ. Эднэртэй холбоотой асуудал одоо юу хөндөж ийн гэхээр бүртгэлийн асуудал айгууч. Одоо энэ соёлын өвийн нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэдэггүй зүйлийг одоо иргэд хоорондоо шилжүүлэх худалдах асуудал ч гэсэн бас үнэхээр зөв буруу юм. Бүртгэл хийхэд
бүртгэл дээр бас юу анхаарах хэрэгтэй юм бэ? Энэ асуудал бас их чухал байдаг юм байна. Шийдвэрлэх ёстой асуудал байдаг юм байна. За би ихтэй зарим асуудлуудыг бас жоохон сонирхолтой асуудлууд тэмдэглээд байсан. Тэгтээ бас юу ахгүй байна. За тэр одоо хурдан морь хүүхдийн албатан хөдөлмөр өнөөдрийгээд явахаар зэрэг энэ бол бас л өнөөдөр Монголын одоо үндэсний спортуудын холбоотой бас асуудал үүсээд байгаа. Жишээлбэл нэг жишээ бол энэ хурдан морь үеж идэг бүхий асуудал, бүхий зодог шударгын асуудал тийм ээ. Тэгэхэд манай музейнүүдээр би сая дууны амралтаар явахдаа нэг 2-3 орон нутгийн музейнүүдээр орд үзээ явахад музейнүүд бүгдэнд нь 30 цагийн зодог шударга байна. Тэгтэл орчин үед нэг зодог шударгын жишээлбэл эсхөөр хийцийг өөрчилсөн. Тэрнээсээ болоод зарим нэхүүд хийх боломжгүй болчихж байгаа гэж ярьдаг. Энэ бол бас л бөөм бодлоо. Энийн цаана бол бас л нөгөө үнц нь буурч байна. Нөгөө талаар хүний одоо яг ерөөсөө л үнц нь ач холбогдлыг бууруулж байгаас. Тэр хурдан морчин бас л энэ дэр асуудал тулгарч байгаа үнээр асуудал багхгүй юу? Одоо хүүхдийг 5 наснаас нь 7 наснаас нь магадгүй 10 хэдэн нас хүртэл хурдан морийг унаалж байгаа тийм. Гэтэл энэ дээр бид нар ерөөсөө одоо 93 наадам Монголын үндэсний спортын талаар эндээс одоо үндэсний спорттой холбоотой соёлын өв, бейжтус өвийн судалгаа тийм ээ. За мөн яг бейжт өвийнхэн судалгаа, жишээлбэл энтэй холбоотой ямар үзмрүүд, бас ямар уламжлалууд байдгийг ингээд энтэй магадгүй холбогдох судалгаа зүйлүүдийг бол бид нар маш сайн хийх шаардлагатай тийм ээ. Судалгаан дээр жишээлбэл тэр хүүхдийн яг унуулахад яг одоо хүүхэд унуулахгүй жишээлбэл манай энэ хурдан морины чинь бас язгуур шинж хурдан морь уралдуулахын соёлыг чинь асуудал нь юун дээр өөрчлөгдөх юм бэ гэж энийг тойрсон бол маш олон тийм асуудал гарч ирэх байхаа ер нь бол. Тэгээ энэ дээр нарийн хичээлж ажиллах шаардлагатай байдаг юм уу? Хамтарч ажиллах шаардлагатай юм уу? Ямар нэгэн зохион байгуулалтын асуудал хийж энэ асуудал дээр дуурах шаардлагатай байдаг юм, сэдвчилсэн ажил зохион байгуулдаг юм уу? Энэ хүн дээр бид нар хамтарч ажиллах юм байна. Тийм хурдан морины уралдаанч хүүхдийн энгийнх тул манай музейнүүд бол ариун нөөцтэй тий цуглуулгатай маш олон сайхан хувцас байгаа, түүхүүд байгаа, угсаатны судалгааны бүтээлүүд байгаа. Тэгээ хурдан мориныхон тухай юмнууд энийг бол манай музейнүүд хачин гоё сайхнаар тийм баялагаар сэтгэл хөдлөм тийм бахархалт байдлаар бол үзүүлж чадна. Тэгээд үүний зэрэгцээ одоо музейн ёс зүйгээр ажиллахын нэг энэ хүсэж байгаа юм нь минь сайхан мэрэгчлэтний хэлээд байгаа тэр тойроод олон асуудлууд байна гэж хэлж байгаа. Яг тэр шиг тэр гой сайхныг тэр бахархал түүхээ үзүүлэхийн зэрэгцээд тойроод байгаа олон асуудлуудыг перспектив болгоод үзүүлэх хэрэгтэй болж байгаа хгүй юм үзээ. Тэгэхээр хурдан морь унаад унжгаад одоо эндээд дахир дутуу болсон хүүхдээж олон тэрний тухай өгүүлэх ч юм уу эсвэл одоо жилд тухайлбал энэ 2019 онд гэхэд Монгол улсад 942 хүүхд хурдан мориноос унж энд 22 хүүхд хүнд гэмтэл авсан гэсэн юм өглөө би ингээд Google дээр харахад эхний байдлаар ингээд гараад ирж байгаа байхгүй. Тэгээд энэ мэдээллийг одоо тэр гой сайхан бахал түүхийнхээ хажуугаар өөр нэг перспектив сургамж болох байдлаар одоо музей хүний эрхийн төлөө ажиллаж байгаа дуу хоолойгоо өргөж энүүгээр одоо нийгэмд сайн сайхан үнд зүйлийг бүтээж байгаа гэдгийг ёс зүйн үүрэг хариуцлагынхаа үднээс энэ мэдээллийг өгөх юм бол тэр музей нийгэмд сайн сайхныг бүтээж нийгмийн үнд зүйлсийг бий болгоцож байна гэсэн үг одоо харж болох байхгүй. Тэгээ энийг л одоо орчин үеийн музейнүүдээс л юутай зөв эмийн сайхан шинжлэх хууль музейн хуулийнхаа хүрээнд ажиллана, хууль эрх зүйнийхээ хүрээнд ажиллана гэдэг. Тэгэхээр орчин үед 21-р зуунд одоо хүний нийгмийн төлөө музей юу хийх ёстой юм бэ? Хүний эрхийн төлөө юу хийх ёстой юм бэ гэдгийг чинь бас үүнээс гадуураар одоо харуулж үзсэн. За үүнтэй адилхан маш олон соёлын үеийн дурсгалууд бол музейнүүд хадгалагдаж байгаа шүү дээ. Бидний сайн мэдэх хөөр, ганс, тамхи гэл одоо музей болгонд байгаа. Энэ бол монголчуудын бас миний хувьд бол маш гоё, маш уламжлалт одоо мэдчилгээний
илэрхийлэмж болсон ийм маш соёлын үн дурсгал мөн би хүлээн зөвшөөрнөтэй би бол юунд дуртай хөөр гансанд бол одоо өөрөө бол эмээ өвгөөс яасан хөөр гансаа бол би бол нандиндаг эндээдэг тэгтэл энэ маань мөдөд миний дуртай дургуг хамаарахгүйгээр энэ хөөр гансын тамхины хэрэгсэл чи хүний эрүүл мэндэд одоо ямар нөлөөтэй юм бэ муу юм уу сайн юм уу гэдгийг нь л музей харуулж үзүүлэх хариуцлага үсэд эндээс музей ёс зүгэл тодорхойлоод байгаа байхгүй. Тэгээд энийг ячаар за монголчууд 3 нас хүрэхээр хүүхдтэй нэг ганц тамхит төхөөрч өгдөг гэсэн тэгэл ухсаатны ингээл ивчлэгүүд байдаг штэ. Тайлангууд тэгээд тэн дээр нь байж яхад нь одоо яадаг байсан. Тэгээд одоо их тамхит татах нь хүний биед ямар эрүүл мэндийн талаас юу юм гээд тэр талаас нь л мэдээлэл өгч нийгэм соён гэгэрүүлж одоо энэ одоо нийгэмд газар аваад байгаа юм ил дал тамхиталтаас гадна тэр тамхины хор хөнөөлийг таниулж соён гэгэрүүлж байхыг л одоо музей чухал гэж үзүүлж байгаа юм. Тэгээд үүнтэйгээр адилхан одоо тухайлбал уран нуграач хүүхдүүд энэ уран нуграач бол манай Монголын уран нуграа бол Монголын соёлын бие тус маш гайхамшигтай өв одоо дэлхийд гайхагдж байгаа юм. Тэгжээтэл тэрний ардтал дээр хүүхэд яаж хандж байна? Тэр хүүхэд яг хүсэл зорилгоор явж гэнэ үү? Дарамтанд ээж аваагаа тижээх гэж гэр бүлээ тижээх гэж юм сонголтгүйгээр явж гэнэ үү? Энэ тэрийг бол гаргаж ирэх нь бол музей ёс зүгээр нэг үнд зүйлийг л бүтээж бий болгож байгаа. Тэгээд иймэрхүү юм нэгэд л одоо музейд бий болгож явал одоо Монголын музей нийгмийн институтын өөр хариуцлага нэр төртөөр биелүүлж тэр мэрэгчлэн бол маш уур чадвартай байна гэдгийг л харж болох юм гэсэн санааг л энд хэлж байгаа. Тэгэхээр улс үндэстэн болгоны улс соёл өөр. Одоо тухайлбал Английн нэг юу музей гэдэг байхгүй юу? Шотландын хүүхдийн музей гэдэг. Тэгээд тэр эсэн гэхээр 1980-ад оны үед тэр Галасков гэдэг хот идэв. Галасков хотод тэр хүүхдийн музей Галасков хотын тэр музей хүүхдийн үзэсгэлэн хийсэн байхгүй. Тэр ямар үзэсгэлэн бэ гэхлээр их тийм хүнд сэдвтэй үзэсгэлэн. Тэр яасан гэхээр тэр хотод өсч торинсон хүүхдүүдийг зодж исэн юмнуудыг айлуудаас цоглуулаад байсан байгаа. Тэр нь болохоор ингээл хүүхдийг одоо ингэж шавхарч исэн суран бүс хүүхдийг сэрээгээр ингээ гимтээдсэн тэр сирэн ингээл юмнуудыг цуглуулаад тэр намтрыг бичүүлээл ингээл тавиад тэр үзэсгэлэн гаргасан байхгүй хүүхдийг ингээ ийм задж тэгсэн чинь тэр үзэсгэлэн нийгэмд маш их хүчтэй шууган тарсан юм чи одоо ийм муу мухай ямиг цуглуулж яадаг энэ музей өстө хийх байхаа олж ядсан нийгэмд муу юм тарлаа гэл ингээл нийгмийн хандлага тэгэл ясан тэгээд тийм хандлага гасан тэгжээд л энэ ч одоо хүүхдийг одоо ингэж хүчрхийлдэг гэсэн бид нар ч одоо энийг ингэдэг байсан юм уу бид нар хааны цаана хаалганы цаана ингээ хүүхдүүд чинь чимээгүй ингээд энэ амар багж хэрэгслүүдэд зодуулаад өчрүүлээд амь насаа алдаад ингээ явж исэн юм биш тэгээд зарим нэг нь болохоор мэдрээд тэгээд хүүхдийн төлөө тэр бодлого хүүхдийн хүчрхийллийн эсрэг бодлогыг маш хүчтэй аваад тэр музей дэлгэн үзүүлснээс хойш тэгээ одоо бол Галасков бол тэр хүүхдийн хүчрхийлэл хүүхдийн эрх хөлөөс дахигдсан дээд зэрэг хэмжигдсэн. Одоо ер нь тийм хүчрхийлэл байхгүй. Бараг тэр бол өнгөрсөн 100-ны юм бараг энэ тэр гэж одоо тийм соёлын болцсон нөгөө юм. Тэгээ нөгөөтг ингээд музейд үзэхээр ямар амар юм бэ? Энийг бид нар мэдэхгүй ингээд өнгөрөх байсан байж тээ музейгээс ингэж мэдснээрээ бидний эмээ өвөө аав ээж эдгээр ямар хүнд хэцүү цагийг туулж энэ хүүхдийн эрх гэдэг ийм өндөр түвшинд бидний юм байгаа амьдарч байгаа түвшинд болгож хөгжүүлвэ тэгсэн ба. Тэгэхээр л энүүгээр л одоо тэр нөгөө музейнүүд чинь хүүхдийн юуны нийгмийн үнд цөлийг бүтээгээд бий болгоод байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо сонин дээр бичээд нэг яах нь сошиал медиагаар нэг шуугаад тэнд хүүхд тэгээд аав сохтуу ирээд ингээ хазаа тэдэн цагийн турш ингээ хамалцсан байна энэ төр гэдэг шуугаад өнгөрөхөөр тэр нь ингээд музейд ингээ сайхан эрдэмшилгээний чадвартай мэрэгчлэтний судлаад тэгээд тэр хүүхдийн намтрыг хэлүүлээ, тэр гэр орны байдлыг хэлүүлээ. Тэгээд тэр хүүхдийн хүсэл тэмэл гой сайхан инээд мөрөөдлийг яриулаад, инээд сургуулийнх нь ягаад энэ олон талаас нь ингээ музейд баримтжуулаад, тэрнийгээ цуглуул болгож авч хадгалаад, нөгөө талаасаа тэрнийгээ дэлгээд үзэсгэлэн болох нь тэр сонин дээр бичих сошиал медиа дээр шуухаас илүү жинтэй хүмүүст улс төр тэр бодлого тодорхойлогч нарт хүрч тэрний ард олон нийгэмд ч гэсэндээ тэр хүлээн зөвшөөрдөж ингэж болохгүй юм биш үү гэдгийг мэдэж авч. Тэгээд тэн дээр ч л нөгөө музейн соён гэгэрлэл ошоод байгаад байна.
За дараагийн хүмүүсээс юу хилцүүлэг их сонирхолтой явж байна. Миний хувьд л та бүхэнд их баяртай байна. Тэгээд дараагийн хүмүүсээс яриаг нэг юм санааллын сонсох бол энэ Тархуул аймгийн музей Наран цацарлаас сонсмоор байна. Наран цэцгээс сонсмоор байна. Бас Инх туяа соёлын амын мэргэжилтэнгээс сонсмоор байна. Наранбаатараас уран чимэгднэрээ сонсмоор бүгдээ хэлцээд санаа бодлоо илэрхийлээд явъя. Тэхүү хэдүүлээ. За инхтээ өгч маань бол соёлын аманд музейн бодлого төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэнгийн хийж байгаа. Профессор. Тэгээд инхтээ өгчийг бол бас хүмүүс мэдэн соёлын үндэсний төвд болонд ажилласан. Бас энэ соёлын музейтэйгээ холбоотой эрдэмтдийн хурал уулзалт үйл ажиллагаанд бол маш их идэвхтэй оролцсон хүмүүс нэг байгаа. Маань тэр одоо нэг өрөөнд суугаад хамтарч байгаа. За тэгвэл Инх туяа сонсъё. Та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Би санаандгүй бас энэ гоё Америкийн соёлын төвөөс зохион байгуулагддаг энэ ээлжилт хилцүүлэг хуралдаанд орж байна. Ер нь бол дандаа ингээд сонирхолтой соёлын чиглэсэн юм хилцүүлэг хуралдаа зохион байгуулдаг би мэднэ. Энэ бол ер нь маш их төвтэй арга хэмжээ юм аа л би юуны төрөнд хэлмээр байна. Миний дуу сонсогдож байгаа болов? За. Тэгэхээр ямар ч байсан та бүхэндээ баяр хүргэе гэж бодож байна. Тэгээд энэ болохоор өнөөдрийн лекц маань музейн нийгмийн музейтэй холбогдолтой. Музейн нийгмийн үнэт зөвлөгөөд хэлцүүлэг юм байна. Энэ чэнэс би ганц хоёрхон юм л хэлмээр санагдлаа. Одоо манай их нарангийн бэлтгэлүүд манай их наран маань бол ерөнхийдөө бас нэг юм олон улсын хэмжээнд музейг өргөн цар хүрээнд авч үздэг судлаачийн хувьд бол бас сонирхолтой байлаа. Тэгээд минь сайхан манай Өмнөговь аймгийн музейн захирал отхон тэгээ захирал центр гэдэг бүгдийг би сонслоо. Тэгэхээр би энэ музей нийгэмд гүйцэтгэх үүрэг музей өөрөө одоо музейн хөгжлийн бас нэг шинэ үе шат орж ирж гинүү гэдэг эмийн сайхны хэлж байгаа тэр юмтай би санал нэг байна л да. Бид нэр 21 онд анх удаа одоо 100 шахан жилийн түүхтэй музейн салбарт анхны хууль эрх зүйн баримтыг боловсруулан гаргалаа гэж тийм ээ. Энийхээ хүрээнд бид нар музей гэдэг чинь болвол зүгээр нэг хүн зүгээр юмаа дэлгээ тавиад ч юм уу нэг хэсэг хүмүүс төрийн болон төрийн бос байгууллагууд соёлын үеийг сурталчлах гэдэг ажил маань энэ маань ёс зүйтэй, хэв хэмжээтэй, зөвшөөрөлтөө тэр тухайн соёлын хувьд хандах хандлага маань өөрөө тусгай тэр хадгалалт хамгаалтын ёс горимтой гэдгийг нь бол бүр тогтоосон тийм эрхтэй авч чадсан л та. Энэтэй холбогдсон олон эрх зүйн баримтууд гарахаар төлөвлөгдөж байж байна. Би энийг яагаад ярьж байгаа юм бэ? Энэ бид нар шинжилгээд хууль эрх зүйн хувьд нийгмийн хувьд шинжилгээд ингээд хөгжөөд явж байгаа музейн салбарт маань нэг юм ажиглагдаад байна л да. Тэр нь болохоор музейд ажиллаж байгаа хүмүүс маань шинжилгэмээр байна. Музейд ажиллаж байгаа музейн урьдчилах ажилтнууд маань өөрсдөө шин шатан хүрээнд сэтгэдэг болмоор байна. Надад нэг тийм юм ажиглагдаад байгаа. Музейд ажиллаж байгаа удирдах ажилтнуудын маань хувьд музейд өөрсдөө ямар боломж байна? Бид нэр одоо тийм ээ зөвхөн музейг сурталчлах гэдгээс илүү музейн удирдах ажилтнуудад олон үүрэг байгаа л та мэдээч хэрэг. Музейн эдийн засгийн хувьд бас яаж бас ашигтай байж болохоор байна. Музей яаж нийгмийг одоо дагуулагч
тэргүй игнэнд явах салбар байж болохоор байна гэдг нь болох дээрээ тухайн удирдахч хүмүүсээс аюу хамааралтай очоод ингэж би ажиглаад байгаа. Тэгэхээр одоо энэ цоврал лейцийнхаа хүрээнд ч юм уу одоо манай музейн удирдах ажилтнууд тэднэрт маань одоо тулгамдж байгаа. Тэд нар чинь бас л адилхан зарим нь бол өв салбарт ажиллаж байсан, зарим нь энэ салбарт олон жил болчихсон байгаа. Ийм хүмүүсийн хувьд яаж музейг одоогийн музейн одоо шинэ хууль, шинэ дүрмүүдийн, шинэ журмуудын хүрээнд нээлттэй өргөн цаар хүрээнд авч үзэх үү? Яаж авч хөгжүүлэх үү гэдэг тийм одоо мэдээлэл олгосон бас сургалтууд шаардлагатай юм болов уу гэж харж байгаа. Музейн удирдах ажилтнууд маань ганцхан нөгөө музейг сурталчлах мó үзмэрийн хадгалалт хамгаалалт үтмэр дэглэлтийн асуудлаас гадна музейг удирдах авч явах музейн эдийн засаг үр нөлөөлөл музейн одоо ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх тэдний одоо мэдлэг боловсролыг байнга одоо хөгжүүлэн дэмжиж байх чиглэлийн тэр зүйлийг одоо агентлаг ч юм уу соёлын яам ч юм уу хэн нэгэн гэхгүйгээр бид нар өөрийнхөө хэмжээнд яаж хийж хөгжүүлж болох вэ гэдэг дээр нь одоо айгүй тийм нээлттэй өргөн хүрээнд ажиллаж дээрэс нь тэрэнд нь тохирсон бас сургалтад хамруулж мэдлэг боловсролын байнга зогсолтгүй дээшлүүлж байх нь чухал юм байна. Ганцхан музейн захирлууд үлдээ яг музейтэй холбогдож байгаа бодлого байж байгаа бидний хувьд ч гэсэн музейн захирлуудын хувьд ч гэсэн ийм асуудлууд бас харагдаад байна. Тийм учраас одоо манай одоо ICOM-ийн гишүүнч байдаг юм уу? Олон улсын музейн зөвлөлийн үндэсний хорооны гишүүд ч юм уу одоо байнгын мэдээлэл өгсөн шин соргог мэдээлэл өгсөн ийм сургалтуудыг байнга явуулж байгаасай гэж хүсэж байна. Тэгээд би бас нэг юм бодоод байгаа. Одоо гарч байгаа музейтэй холбогдсон хууль дүрм журмынхаа хүрээнд бид нар бас мэдлэг олгосон мэдээлэл өгсөн нэг тийм бас хэвлүүлэг сургалт бас явуулах санаа бас байгаа. Тэр маань одоо жишээлбэл музейн үйл ажиллагаа аюулгүй байдалд үнэлгээ өгөх аргачлал гэж бид нар ингээл гаргаж ийн. Тэгэхэд чинь тэрийг бид нар яаж ашиглах вэ? Яаж хэрэгтэй байх вэ? Тийм ээ, олон нийтийн зөвлөлийн дүрм гэж сая батлагдлаа. Энэ мэдчлийн энэ дээрээ бид нар бас сурталчлах ажилд бид нар бол сэтгэвтэй өгөх ёстой юм байгаа юм да гэдгийг би бас ойлгоод энэ талаар бол музейхэнтэйгээ бас нэг хамтарсан нэг сургалт явуулъя гэж бас бодож байгаа. За нэг иймэрхүү санаа байна. Та бүхэнд амжилт хүсье. Байна уу? Байна хөө. Баярлалаа. За. Хэлэл өгсөнд баярлалаа. За тэгээд миний зүгээс бол хамтран ажиллахдаа бол баяртай байна. Хэрэг намайг юу яах бол би нээлттэй ажилланаа. Соёл урлагийн их сургуулийн соёл урлаг судлалын хүрээлэнгийн өмнөөс бол оролцоод баяртай байна. За тэгээд мэдээлэл өгсөнд баярлалаа. Тэг ер нь бол биднэрт музей хууль ерөөсө барагдахгүй их ажилтай газар шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ мэднэ тий. Яста энэ баримтч уулзлага нөгөө үзүүлэхүүг тэгээд энэ соёлын яам байгууллагадад энэ музейд бол музейн соёлын үеийн асуудал бол маш их яригдж байгаа, маш их ахиж байгаа гэж бодож байгаа. Би дотроо бол баяртай байдаг. Энэ одоо соёлын яамыг л энэ улсын түүхэнд одоо дахиж татан буулгахгүй болохгүй байх талаар одоо яах ёстой юм. Энэ 20 дугаар зуунд бол 3 байгууллага 3 татан буулгацсан юм билээ. Тэгээд энэ яам бол энэ улсын тусгаар тогтнолын ерөнхийдөө шүү дээ. Тийм болохоор энд байгаа хүмүүс ч гэсэн маш их хөдөлмөрлж байгаа. Маш удаан хугацаанд бол бүх энэ соёлын салбарын асуудал, соёлын үеийн асуудлууд бол хаягдсан, гээгдсэн байсан. Энийг нөхөх гэж энэ манай соёлын яамны мэргэжил ажиллаж байгаа. Тэгээд том асуудал бол мэдээж тэнд байгаа. Тоолгыг
хоригдуулдаг яг нөгөө ёс зүйн асуудлыг хэлцгээс урдаар одоо шийдчмээр зохицуулчмаар асуудал байгаа. Энэ бол ойлгомжтой. Бид цаахан мэрэгчлэн гараа өргөсөн байна тийм ээ. За хэлэх юм байна. Алгадж хэлсэн байгаа бас. Гараа өргөж ахим асуух чам. Алгадж байгаа. Тэгтээ хэлсэн бас. За Тэгээд яг дуусны дараа хэлнэ. тэгээд одоо бусд мэрэгчлэтнүүдийн үгийг сонсцгой бүгдээ дундаа хэлцээд одоо мэд сайхан мэрэгчлэлтэй хэлэхгүй юу? За ер нь би бас энэ юусан дээр бас нэг өөрийнхөө санааг хэлье гэж бодоод байна. За 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан. За энэ тусгаар тогтнолтой холбоотой олон эрдэмтдийн хурал эрдэмтэд хэлцүүлэг хийж бас хурал хийдгээ. Одоо болтол энэ үйл явдлын ач холбогдол алдагдаагүй. За энэтэй холбогдуулаад аливаа улс орны тусгаар тогтнолын асуудал бол ямар ч улс оронд хамгийн үнцэнтэй асуудлын нэг ээ. Тэгээд энэ дээр юу яригдчихсэн гэхээр энэ манай одоо их сургууль төгссөн юм аа. Тэр юуны хүрээлэнд стратеги бодлого төлөвлөлтийн хүрээлэнд ажиллаж байгаа батлан хамгаалахын өмнө ажилласан мөнх очрын нэг өгүүлбэр. Аливаа улсын тусгаар тогтнол гэдэг асуудал бол ард иргэд нийтээрээ өөрсдөө энэ тусгаар тогтнолоо бүлээн зөвшөөрөх асуудлыг маш чухал байдаг юм аа гэдэг талаар бичсэн илтгэл байдаг. Энэний үзэл санаа бол бас энэ соёлын өв болон бидний энэ салбарын хүрээнд ч гэсэн бас хамааралтай асуудал юм. Жишээлбэл бид нар өөрсдөө юуг хүлээн зөвшөөрж нийтээрээ хүлээн зөвшөөрж байгаагаа үйл ажиллагаар яаж илэрхийлэх юм бэ гэдэг асуудал бидний хамгийн чухал байгаа байхгүй. Тэгэхээр энийг юу гэсэн үг вэ гэхээр бид нар нэг дуу хоолойтой байх асуудал. За манай музейн салбар. Музейн салбар бол бид нар бүгдээрээ ойлголт нэгтэй, нэг дуу хоолойтой, нэг ижил байдлаар болоод юмыг ойлгох асуудал. Магадгүй дутуу ойлгоснороо юмны ач холбогдлыг бууруулах юмнууд зөндөө бий л дээ. Тэгээ ёс зүйтэй холбоотой асуудал гэж үзэхэд энэ ёс зүй гэдэг зүйлийг жишээлбэл шууд хуулиар хуульчилж ерөөсө болдгоо бас. Тийм учраас ёс зүйн зөрчил гаргасан гэх хүнийг ажлаас шууд халдаггүй. Ёс зүйн зөрөм зөрчсөн л гэж үздэг. Энэ ёс зүй гэдэг юм чи өөрөө маш их том өндөр дээд зэргийн зүйл байхгүй. Тийм учраас би өөрийнхөө бодлыг хэлж байгаа шүү. Тийм учраас энэний цаана юу байдг вэ гэхээр сайн болон муу, сайхан ба муухай гэдэг ойлголтууд холбогдоод яв. Сайхан болон муухай гэдэг асуудал бол философийн болон урлагийн гооцон шинжлэх ухааны үндсэн судалгатхан болоо явчихдаг. Сайн ба муу гэдэг асуудал бол явж эцэст энэ ёс зүй гэдэг энэ асуудлын маань үндсэн гол тулгуур асуудал байна. Тэгэхээр энэ асуудлыг бид нэр энгийн үгээр олон нийтэд энэ салбарынхаа хэмжээнд яаж одоо энгийн ойлгомжтой байдлаар яг л нэг энгийн томьёолоор хэлээд ойлгуулад ингээд ойлголцоо явуучвал нь чухал юм шиг. Гэхдээ энэ санааны зургийн асуудал биш л дээ. Гэхдээ яг энэ ойлголтыг төрүүлэхэд манай инх нарангийн ихтгэл, инх нарангийн одоо энэ ярьж байгаа асуудал бол үнэхээр чухал байна. Үнэхээр одоо удам дамжсан бидний одоо үн цэнтэйгээд хадгалаад олон нийтэд таниулж байгаа зүйлүүд маань сайн болон муу талтай байж болно шүү дээ. Тэгэхээр энийг тайлбарт үнэхээр одоо тэр хор холбогдлыг бол давхар үнэхээр бас л тайлбарт оруулж өгөх нь чухал байхгүй. Уг нь бол болцоо байдаг бол инх нарангийн одоо энэ ихтгэлийг бүр задлаад цахимаар одоо цахим юм сайхан боломжтой болсон юм чинь музей болон салбарын байгууллагууд дээрээ бас ингэж цуурлаар ихтгэл юм уу хилцүүлэг бас цаашаа бас зохион байгуулвал их зүгээр байна гэсэн ийм саналтай байна. Яг би тэгээд яриул бас цаана юм байна. Гэхдээ бас бид нар цаг хугацаатай би ч бас дараа нь бас ажил үлээгдэж байгаа болохоор яг зүгээр гол өөрийнхөө санааг тавчхан шиг илэрхийлэх юм байна.
За баярлалаа минь сайхан мэрэгчлээ. Үнэхээр тийм энэ музей ёс зүй гэдэг чинь одоо нэг ийм онол байдаг байхгүй музей мэрэгчлэн яаж бүрддэг вэ? Гурвалсан тийм гурван тийм юутай пирамидтай. Нэг нь болохоор онол, дадлага, ёс зүй. Энэ онол, дадлага, ёс зүй энэ гурвалж иж тэр музей мэрэгчлэн бий болдгоо гэсэн ийм юу гэдэг онол байдаг. Тэгэхээр энэ ёс зүйчээс яалтчгүй энэ бол хуульчилсан юм байхгүй. Ерөөсөө тэр мэрэгчлэнгийн цэвэр мэдрэмж, цэвэр ур чадвар гардаг байхгүй юу. Тэн дээр өстой нэг буруу гიშгэх юугүй ирэхгүй ийм өстой гал усны цасраг явдаг ийм тэр хүн тэр музей мэрэгчлэлтэй яг тэн дээр би энэ дээр ёс зүйн сахиж ажиллана гэж бодож байгаа бол тэндээс л жинхэнэ тарихыг буслахад жинхэнэ өөрийнх нь өстой хөлс хүчтэй хамг байдаг юм золиослж гардаг юм байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ энийг ингээд амжилттай тавах юм бол тэр үнэхээр уур чадвартай сайн мэрэгчлэлтэй гэсэн юунд одоо салбартаа бол тэгж дүгнэгддэг. Тэгэхээр энийг л одоо бид нэр энэ чи одоо юмны нийгмийн асуудлын, музей асуудлын бүх юм энэ сайн муу зөв буруу яг минь сайхан шинжиж хэлээд байгаа яг адилхан тэр үл яг зөв энийг л манай музей мэрэгчлэтнүүд яачаад энэ завсрын энэнийг л тунгаа хужирын тунгаагаад одоо жорын тааруулаад ингээд музейд ажиллах нь яаж байгаа хгүй тэн дээр л тэгэхээр тэн дээр одоо түрүүний хэлсэн тэр 6 категори дээр энэ одоо ёс зүйн чаленж гэдэг юм бол яг музей мэрэгчлэлд нүүр тулдаг юм ба. Энийг л хангаж ажиллах шаардлагатай болоод байгаа. Тэгэхээр энэ бол ямарваа нэгэн эрх зүйн бичиг баримтанд бол ингээд яг тодорхойлцсон юм байхгүй. Философи ойлгоход бол өчнөө зөндөө номнууд байгаа. Ер нь ингээд 100 жилийн сүүлийн музейн түүхийн 100 жилд бол энэ музей мэрэгчлэнүүдгүй ёс зүй гэдэг чинь ерөөсөө нэг ийм юм байгаад байна. Энийг л ингэж хангаж ажиллавал ингээд байна гэсэн юм л байгаа. Биднэрт одоо гавт баригдаад ингээд сонсч яриад хэлэгдээд байгаагаас биш бүрсэ тачгинт л ингээд өстө нэг тэгвэл тэггүй энэ үл ингэхгүй гэсэн юм бол одоо хаач байхгүй. Тэгээ тэр юмыг тэр нэг ийм юм байгаад байна гэдгийг л одоо яг Монголын соёлын хөрсөн дээр Монголын музей салбартаа дуулахаар л тэр нөгөө нэг хүний хурдан морь нууралдаан ч гэдэг наадахын тэр хөөр ганц тавьч нэг иймэрхүү л юм наадах юмнууд л гачиж байна. Тэгээ энэ чинь маш хариу юм байхгүй юу? Маш хариу. Тэгээ тухайлбал би одоо бас нэг жишээ санаж л да нэг Бурхны шашны маш том хамб ламаас би Монголд жад асуусан нэр нь санаанд орцдгоо уучлаарай. Тэгээд танд одоо ингээд та ингээд одоо Монгол улсын нөө төв номын сан музей эднэрт ингээд их олон жил судалгаа хийсэн. Тэгэхэд танд ингээд наад захын одоо тийм хоёр нийгмийн үед наад захад одоо ингээд сэтгэлд чи юм уу гарсан өөрчлөлтүүд юу байна гэдгсэн чинь нэлээд бодож ирсэн. Надад хамгийн их яаж байгаа юм болохоор төрүүл санаанд орж ирсэн юм. Социализм үед болохоор ингээд нэг ном өөрсөн ч гэсэн судар ном ингээ өөрсөн ч гэсэн ингэж үрдийн тийм жаягтай тийм хэлэх юусэн ямар ч хэрэг байхгүйсэн. Энэ дүр тэг ингээл тэгэл тэрэнд нь тайлбар алдс боллоо бурхан нэг дотроо намжлал тэгэл яадаг гэсэн уг нь тэр чин дотроо дэг жаягтай тийм юмтэй ном судар бурхан дахил байгаа байхгүй юу? Тийм гачлан байсан. Тэгээд 90 оноос хойш ингээд номын санд архивд юунд одоо музейд ороод ингээд тэрнийг өөрч байрлуулахад тэр нэг өмнө тэгж намайг тэгээд зовоогоод байсан юм байхгүй болсон. Ерөөсөө би өөрийнхөө тэр бурхны шашны ямар ёс дэгж яриг байна. Энийг ийш нь харуул тавина, ингэж тавина, дээш нь заална, ингэж гэтэл ямар ч юм байхгүй. Энэ бол ерөөсөө маш том өөрчлөлт. Миний тийм сэтгэл амжид тий яасан сэтгэл тэнээлгсэн юм бол энэ гэдэг за. Тэгэхээр энд Монгол улсын тэр соён гэгэрлийн институтэд номын сан, архив, музей эднэр ёс зүйтэй болчихж байгаа байхгүй юу? Нөгөө ёс зүй нь өөрчлөгдөж байгаа байхгүй эндээс. Урд нь станыг тэр шашин чи ямар хамаатай алив чи энд ингээд тавиадах юм тэр гэжсэн бол тэр хүний тэр хүндэтгэл бишрэл битлэгийг л хүндэтгэж хүлээж авч байгаа тийм өөрчлөлт гарсан байна гэсэн. Тэгэхээр энэ баягаар одоо биднэрийн нэг болсон болохоор биднэрт бол энэ нэг танил нэг тийм сонин содын юм биш. Тэрнийг туулаад ирсэн хүнд бол тэр сэтгэл санааны тийм бачуурл тийм дэг зөрчсөн юм ямар сайхан тавирсан байгааг бол бид нар бол одоо тэр хүний ярианаас ойлгож болохоор байхгүй. Тэгэхээр ийм л одоо музей ёс зүйл гэж хэлээд энийг барил харьцах юм байна.
За тэгээд дараагийнхаа хүнийг сонсъё. Дараагийн хүн маань уран чимэг гэдэг энэ хаанаас оролцож байгаа юм бэ? Тэгээд өөрийгөө танилцуулаад санаагаа хэлээч гэж хүсэж байна. За сайн байна уу? Би Ховд аймгийн музейн арга зүйч уран чимэг гэж хүн байна. За их хүмүүсийн ярианаас бол олон янзын юм сайхан юм сонслоо. Гэхдээ би миний хувьд гэх юм бол орон нутгийн музейд ажиллаад 10 гаруй жил бараг 12-3 жил болж байгаа. Тэгээ ажиллаж байгаа хугацааныхаа туршлагаас харах юм бол энэ манай орон нутгийн музейн ажилчид тийм юу сургалт аммаар юм шиг болоод байдаг. Бид нэр үндсэндээ бол тийм орон нутгийн музейд ажиллаж байгаа ч гэсэн яг өөрсдийнхөө нөөц боломжн дээр тулгуурлаад өөрсдөө хөгжүүлээд явж байна л да. Гэхдээ энэ сургалтууд байнга тэр орчин үеийн техник технологич юм уу тэгээд энэ бусад музей яаж ажилтдаг талаар сургалт бол авч яхан зүйтэй юм болоод гэж бодож байна. Тэгээд тэр ёс зүйн хувьд гэх юм бол музей чи ер нь тийм урлагийн байгууллагуудтай одоо энэ урлагийн тоглолтуудыг чи хүн их үздэг гэдэг тэрүүтэй ажиллах манай музейхний хувьд гэх юм бол маш их юу яадаг л да энэ зуны одоо энэ дулааны үйлрэлд бол гадны болон дотоодын жуулчид бол маш их ирдэг. Манай музейд ихэд бол жилд эртээс ойролцоогоор нэг 4-5 мянган орчим хүн үздэг байгаа дунджаар. Тэгээд ингээ харж ах чинь манай тэр орж ирж байгаа хүмүүсийн өвд гэх юм бол маш олон тооны олон үзэл бодолтой олон янзын сэтгүүтэй ийм хүн ирж байгаа. Тэгээд манай музейд орж ирээд манай музейн үзмрүүд таалагдах ч хүн байна. Тэр бас ирж бас хил ам хийж байгаа ч хүмүүс их л орж ирдэг л дээ. Тэр бүгдийг ингээ хараад бид нэр өөрсдийнхөө хүрээнд бол тэр асуудыг шийдэж тухайн хүнийг юутай тийм гомдолтой юу гаргахгүй тулд маш их хичээж ажилтдаг байгаа. Тэрүүн тухайлбал гэхэд одоо ингээд манай музейд 1980-ад оны үед үзмэр өгсөн гэдэг хүн орж ирж байгаа. Тэгээд тэр үзмэрээ буцаагаад биднээс нь ихэд нөгөө ч амар уур уцаартай бухимдаж ярина. Тэгээд тэр үзмэр нь тухайн үед бол манад одоо байхгүй үзмэр болчиход байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг манай аавын тэдэн үед амжиж ирсэн тийм хашааяг байсан. Танаа музейд намайг 80 хэдэн онд ирэхэд тэр үзмэр танаа үзмэр 50-аад байсан. Одоо тэр мөнгө олоод иргээд бүр ингээ бүр загнаад болдгоо. Би яг өөрөө нөгөө тайлбар хийж явсан бодоод тэгээ би тухайн үед тэр хүнд хэлжсэн л да. Ахаа ингээ 80 хэдэн оны юм чинь бид нэр үндэ мэдгүй. Бид нэр ингээд ерөнхийд 2000 он гараад ажиллаж байгаа хүмүүс манай музей яг ингээд бүртгэл мэдээлэл бид нар чинь 2008 оноос хойш бүх үзмрүүдээ ингээ улсын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэцээ. Тэр үед таны ингээ энэ яриад байгаа үзмэр манад байхгүй байсан байна. Манад одоохондоо алга гэд. Тэгээд ингээ ярих чинь нөгөө хүн чинь ингээд айгүй хуурлаад ярьж яснаа сүултээ ингээд нөгөө ойлгоод ингээд ярилцаад эхэлж байгаа юм л да. Тэрүүнтэй ижилхэн юу юм ер нь музей ёс зүй, музей ажилтны ёс зүй гэхээр миний ойлгож байгаагаар бол ер нь хүнтэй яг яаж харьцах уу гэдгээ тухайн хүний хараад бас ойлгоцдог, тухайн хүндээ үзмрийнхаа талаар нэгсэн нэг ойлголтыг өгчдөг тийм л хүн байх болов гэж бодоод байна. Тэгээд бас миний бас нэг хэлэх гээд байгаа санаа нь ер нь ямар ч дээд байгууллага болохоор ер нь орон нутгийн музей ажилчдаа нэг орхицсан болоод гэж бодоод байгаа шүү дээ. Орон нутгийн ингээд ямар ч Улаанбаатарт ингээд сургалт семинар болно. Тэгтэл яг хөө захирал яваад дэрвэнд суугаад ирж байгаа. Захирал яваад сууж ирээд биднэрт яг юу сургалт семинарынхаа талаар тодорхой мэдлэг өгдөг боловч бид нар бол мэргэжлэнүүд өөрсдөө орон тэр хотод очоод бусад музейн хүмүүстэй хамтар суугаад манай музейд олд амжилт юм байсан юм байна. Танаа музейн олд амжилт ямар байна? Танаа музейгээс манайх авах ямар туршлага байна гэдгээ бол өөрсдийнхөө биеэр очиж сонсоход арай дээр юм уу гэж бодож байна. Тэгээд мөн бас одоо ингээд захим орчин илүү хөгжиж байгаа үед одоо манайд нөгөө музейн групп тат гэдэг шүү дээ. Музейчдын групп. Тэрүүнд бол музейн талаар бусад музей олд амжилтуудаа ингээд сайхан илүү дэлгэрэнгүй ингээд мэдээлж байвал бас тэрийг бас бид нэр өөрийнхөө ажилдаа туслах тал дээр бол анхаарч ажиллах байхаа гэж бодож байна. Ийм л байна да. Баярлалаа уран чимээ. Их сонирхолтой кейс хэллээ. Баярлалаа. Тэгээд өөрийнхөө ажлын
ажлын болж өнгөрсөн харилцааныхаа талаар хэлж जैन тийм. Тэгээд үнийг ярьж байгаа яарахгүй энэ Ховд аймгийн музей тийм их харилцааны тийм уян флексибл тийм уян найрхаа тийм харилцаатай юм байна да гэж би бодсон. Ягаад тэгэхээр яг Ховд аймгийн музей надад нэг тийм кейс ирсэн нэг зураг ирсэн. Тэр нь одоо би санахгүй Ховд аймгаас төрсний тийм бурхны шний том мяндахтай хүй юм лээ, нэг чээж баримлтай одоо хин юм болоо тэр та санаж байгаа бол нэрийн хэлээрээ тэр хүний ингээ хөргийг нийт байдаг Завхан аймгийн өмнөд сум яриад нөгөө аргигийн дамниж явдан гэдэг тэр хүний жээж баримтуудыг тэр байж магадгүй. За яг над том хүний урдтал дээр ингээд хатаг тавиад зул өргөцсөн тийм зураг Савар дээр юм гэдэг. Юу н бүр багшаа гарт юм чи. Ашиг юм чи. Ойлголоо яга мэйл ашигт орчод ирэхтэй. За мьют хийгээд таачлаа. Төвшлүүлээд ярьж байна. За тэгээд тэр юун дээр тэр зураг бол нэлээд хэдэн газар хэвлэгдсэн. Тэр Ховд аймгийн тэр музейн тэр зураг бол хэвлэгдсэн. Миний илтгэлд 2 3 газар тавьсан, олон улсын илтгэлд хэлсэн баг. Тэгээд тэр зураг бол яг ёс зүйтэй, музей ёс зүйтэй маш том кейс. Тэгээд тэр зургийг яасан бэ гэдэг тэгэхээр тэр музей үзмэр байгаа байхгүй тэр том лампны. Тэгээд тэнд үзэгчд яаж хандсан бэ гэхээр тэдний хувьд л яарахгүй нэг бишрэл шүтлэгтэй хүн нь яарахгүй мөргөж сөгдөх, яарахгүй урд нь дахил өргөх, яарахгүй зуул өргөх, хадаг өргөх тийм эрэлт хэрэгцээ гараад гисэн байгаа. Тэгсэн чинь музейхэн одоо үзэгчд нь тэгээд байгаа өөрсдийнхээ хэмжээнд л өөрсдийнхээ тэр орчин нөхцөлтөнд тааруулаад тэр хүссэн юмыг тавиулаад яатсан тийм зураг байсан. Тэгээд яасан мундаг юм бэ ингээд юу яатсан. Тэгээд тэгжээтэл нөгөө талаас Монгол Улсын музейн дүрмэнд музейг их язгуураар нь ашиглахыг хориглоно гэсэн тийм заалт өгдөг байсан шүү дээ. Тэгэхээр Монгол Улсын үндсэн хуулинд л хүний шашин шүтгэгийг л чөлөөтэй тэнэг л хориглохгүй гэсэн юм байж байгаа. Тэгэхээр тэр Ховд аймгийн музей бол тэн дээр Монгол Улсынхаа үндсэн хуулийг бол яг баримталсан байгаа байхгүй. Тэгэхээр энийг яаж шийдэх тэр яарахгүй тэр музей ёс зүй гарсан юм. Тэгээ би энийг сая бодоод уран чимгээ ярьж хат Ховд аймгийн аргагүй тийм нэг харилцаанд их тийм олон угсаатны бүлгүүд амьдрах болохоор тэд нар чи өөр өөрийн соёлтой байгаа, өөр өөрийн соёл чинь өөр хоорондоо тийм ойлголцол, зөрөлтөө үйл ойлголцол нэвчилт эдгээр бүгдээрээ байгаа. Тэгээ энэ дээр нь тэр төрөлхийн тэр чанар нь ингэж гарч ирсэн бахта гарч ирд юм байна. Ямар мундаг юмтэйгээ бодож сууж ирлээ. Тэгээд тэр юунд тэр зурагч нь бол маш сонирхолтой кейс болж исэн. Тэр Ховд аймагт тэр музей ёс зүйн юугаар тэгээд яг хуу тэн дээр бол нэг талаас музейн дүрмийг зөрчсөн юм шиг боловч Монгол Улсын үндсэн хуулийг бол одоо ёслон биелүүлж байгаа тийм зураг гарсан. Тэгээд тэрнийг хэлэхэд тэрнийг дурсан сануулсан уран чимэгтэй их баярлалаа. Тэгээд тэр ер нь бол отгоо захирлж хэлсэн музейн захирал отгоо захирлж хэлсэн уран чимэг арга зүйч хэлж энэ орон нутгийн музейнуудад энэ улс төрийн юмнууд их байдгаа гэдэг. Тэгээд улс төрийн хэсэг тэр хүний хандлага тэр хүний төлөв байдал бол нөлөөлөд байгаа юм. Тэгэхээр яадаг вэ гэхээр тэр музей ёс зүйгээр би чи нэлээд хэдийн илтгэл тавиад ингэж яах юу яж байгаа хгүй одоо олон улсын тэр одоо хөгжсөн гэдэг орнуудын Британи баруун орнуудад одоо хүний хин ядуу байж гэн хин одоо бэлгийн цөөнх болж гэн тэд нар ингээд дуу хоолойгоо музейд өргөж байгаа бол манай улс болохоор улс төрч дуу хоолойгоо өргөх сонирхолтой юм лээ. Тэгээд нэг жишээ ингээд аваад одоо Тархан уул аймгийн нэг үзэсгэлэнгийн зураг аваад яхад Тархан уул аймгаас төрсөн одоо улс төрийн алдартангууд гэж юусэн нэг өрөг ингээд битүү ингээд улс төрийн зүтгэлтнүүдийн хөр зургаар дургдсан байх шээтэй. Тэгээд ингээд тэр татамж нь орон нутгийн судлах музейнүүд дээрээс байдаг юм билий. Тэр улс аймгаас төрсэн аймгийн засаг дарга нарын ч юм уу тиймгээ зургнууд ингээд өөрөөд байдаг. Малтартнууд гэдэг нэрээд. Тэгэхээр тэр маань юу гэж нэхэр манайд музейнүүд улс төрийн дуу хоолой өндөр байгаа гэж харуулдаг байгаа. Тэгэхээр үүнтэй зэрэгцээд нөгөө бусд маань улс төрчдөөс илүү улс төрөөс илүү нөгөө бусд маань ард түмэн маань хаана байна юу хийж гин гэдгийг л музейд харуулах нь музей ёс зүй болоод байгаа. Аахгүй энэ их орчин үеийн шинэлэг одоо юу гэдэг музей салбарт бол тренд болохоор тийм ирээдүй гэж би хараад байгаа. Тэгээ нэг хэсэгтэй л их шуугуулна да. Музей нэр хүнд ч гэсэн өснө.
хэрэгцээ энэ байдлаар явах юм бол тэр нийгмийн бусд нэг дуу хоолойг гаргаж ирэх үед музей бол их модны болж ирнэ гэж би бодож байна. За ийм бэ. За дараагийн хүнийг хэлүүлье. Одоо хэнийг хэлүүлэх вэ хэдүүлээ? За хэрэг хэлэх хүн байхгүй бол манай цаг бас өндөрлж байна тийм ээ 11:20 болсон байна. Тэгэхээр миний хувьд их наран судлаачид таныг өнөөдрийнхөө хэлцүүлгийг ерөнхийд нь дүгнээд тэгэхэд л өнөөдрийнхөө ингэж хэлцүүлгийг өндөрлөе гэж бодож байна. За өнөөдрийн бид бүхний хэлцүүлэг их сонирхолтой байлаа. Миний хувьд бол бас хаана юу болж байна бас энэ салбарын судлаач хэдий ч гэсэн бас тийм яг энэ нэг гардаж ингэж бүр нэг судсан дээр барьж мэдэрч чадахгүй байгаад байгаа шүү дээ. Энэ болгоныг мэдрүүлж ойлгуулж байгаа бодлогын газарт мань юу болж байна, орон нутагт мань юу болж байна гэдгийг дамжуулалт дуулгасан та бүхэнд их баярлалаа. Өмнө Говь аймгийн захирал Хотгон Туяа, Тархуул аймгийн музей мэргэжилтэн Наран цэцэг, Ховд аймгийн арга зүйч Уран чимээг тэгээд соёлын яамны бодлого төлөлтийг хэлсэн шинжээч Минт сайхан соёлын яамны хариуцсан Ишинх Туяа нартай их баярлалаа. Та бүхний югаар би бас миний мэдээлэл бас их өөр болж өргөжж байна. Тэгээд өнөөгийн Монгол улсын музейнуудын ёс зүйн хувьд яг одоо нэг хуультай болсон 21 онд хуулийнхаа хүрээнд тэгээд бас олон зөрчилдөөнүүд харагдаж байна. Тэгээд бас мэргэжилтний ур чадварууд эднэр харагдаж байна. Тэгээд нийгмийн музей үнд зүйл музей нийгэмд бүтээж байгаа нийгмийн үнд зүйл музейн өөрийнх нь үнд цэн хаана явж байгаа нь бол одоо ойлгогдож байна. Тэгээд энэ бол миний цаашдын судалгаанд бол нэлээд үр дүнтэй болно. Манай улсын музейний өнгө төрхөөллөндөөс бол нэлээд харагдлаа гэж би бодож байна. За тэгээд энэ оролцсон хүмүүстээ бүгдээнд нь баяр хүргэе, баярлалаа. Тэгээд маш их ажил байгаа. Би бол маш их ойлгож байна. Шинэ музей байгуулсан манай Отгоод ч маш их чаленж байгаа. Их ойлгож байна. Энэ үүний ард маш нэр төртэйгээр гараад ирсэн. Дахиад давхар баяр хүргэмээр байна. Шинээр байгуулагдсан соёлын яамд ч маш одоо нэг хідэн угаан хідэн өстой юугаар машин ачааны тэргээр ажил байгаа. Би бол энийг маш сайн мэдэрч байна. Би бүр за ингээд энэ тэнд ингээ уулзаад яхахтаа бүр ажил сайн уу гэж асуух хүртэл ингээд бүр ингээ хавталцаа яана эднэрт амар ажил байгаа шүү. Ёстой нэг хөглөрсөн юм дотор л зэгцүүлчих гээл ингээд нэг яачгаа яаж байгаа юм. Яг мэдэрдэг би. Тэгэд ийм болохоор энэ ажлынхаа юугаар одоо амарчгаа бол тэр амралтынхаа цаг цаас хугаслаад энэ хэлцүүлэгт оролцсон та бүхэндээ их баярлалаа. Тэгээд бидний энд ийм их ажил, ийм их асуудал одоо эмзэг асуудал одоо хурцсан байгаа их ажилтай байгааг энийг мэдэрч их холж гаргаж зохион байгуулж байгаа соёлын өв хэлцүүлэг тэрэн дотроо музей ёс зүй гэдэг бүр аягүй мэрэгэн хараатай ингэж олж байгаа харж хийж байгаа Америк Монгол судлалын төвөөхөндөө их баярлалаа. Тэгээд та бүхний ажил амьдралд нь сайн сайхныг хүсээ сайхан амраарай. Ажилдаа хэлсэн бол ирч хүчтэй оноо дуусгаарай гэж өрөөнбөр байна. За их баярлалаа та бүхэндээ. Ингээд